За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон байна үзэгчтэй эхний тоглолтыг Бисэж Найз багаас гүйцэтгэх болжээ. За баярхуу. Уршаа хараад гайрдны хамаалт хийж байгаа маань. Гайрд нь өөрөө тоглосон энэ тоглолтын нээлттэй оног авсан. Ямар гоё тоглолт вэ? Тэжлэр зүүндээ авсан инх хамгаалан буцаага инх хамгаалан хамгаалж исэн отгон жаргал дээр бөмбөг ирсэн сугар очрын эсрэг шахаад орсон тоглолтын амжилттай. За тоглооны цагш дуусч ирсэн. За сугар очрын эсрэг шахаад явсан да хоёр хамгаалагч өөр дөр давхар ирсэн хөл дээрээ ажилласан цогтын отгон жаргал хоёр ч удаа сугараг илүү өгчлээ. Нөгөө талаас улирлын MVP шилдэг гадаа тоглогч за мөн дасгалжуулагчийг гэсэн ийм шагналуудыг авсан байсан. Энэ үед Байерн Весли баашч одоо Гайрд нь өөрөө дайраад орсон самбарцсан тоглоом амжилттай болсон. Сэлгээний холбогч олонтой тий. Яг холбон тоглогчийн байрал бол баталгаатай биш байгаа. Батмандах талбайд орж ирээд тий. Хоёр хамгаалагчийг өөрөөрөө татсан. Тожлож тоглохын скуу дуусч байгаа. Энэ удаа нэг Ward эсрэг явуулсан. Тожлд оржин 3 оноо. Эргээд Гайрд нь хангалттай зай байсан да. 3-аас шидсэн Гайрдны шидэл амжилтгүй. Нэг Ward 2 дахь боломжийг үүсгээд амтулсан амжилттай нэмээд алдаатай. Яалчгүй байрлалын төлөө тэмцэлчдэр бөмбөг өрсөн Батуяг хөөргөд явуулсан довтлогоо цагиргатай өрөөгөж доор үсэхгүйгээр бэлэн зогсож байна. Эрдэнэ цогт. Инх хамгаалан зай байсан. Инх хамгаалангийн 3 онооны шидэл Бисэж Найз багт 2 онооны тэргүүлсийг авчирлаа. Зур чадвартай тоглогчдоо. Норол Пэл доор бөмбөг авсан. Сувраач хэсэг тоглоогоо алдсан. Гэхдээ үсэг баяр нэмээд автлаа. Цацлаава доор сугар очир нуруугаар өөргөө суллаад гүйцсэн байна. Сквер араас орж ирээд хамгаалтын самбар тусалсан да. Батуяг хурдан тоглоход орж ирсэн зэний нөгөө талаас тоглохоо алдсан шүү дээ. Норол Пэл бэлэн зогсож байлаа. Тэгээ Найз бол тухайн үедээ л одоо 2 урамжлын бас л манай дээдлийн топ баг шүү дээ. Шонхрууд бол энэ үлрэл хөгжлөлтийгээс гарч ирсэн баг Норол Пэл хаалтыг ижлээд энэ Warны тоглоход дээр ард үлдсэн шүү. Эрдэнэ цогт Ганбаатар за нэг байраа эзэлшүүр цоцоо төгсөгчдөг дөө. Энэ удаа ойгоод гарсан Сувраач 2 дахь боломжийг үүсгээд амархан 2 оноо авлаа. Тоо дахиад нэг удаа Жамсранд орж сувсал байна да. За Warn орж ирдгүү дээ. За одоо орж ирж исэн. Жамсранд орж сул шидэлтэд орууллаа. нэг шидэлтийг цагаарах тунгааж чадсан. Warn контакттай довтлох амжилттай. За Дэвин Warn-ыг бол Шонхруудын урдан довтлогоо Батуяг дамжуултыг үлдээсэн. Жамсранд орж самбардаад явуулсан довтлох амжилттай. Тэр зөрөмгөнийг довтлох бол байлаа да. Warn дундаас шидэлт амжилттай уусан. 27-24 ярцаатай маш өндөр оноо авалттай 3 оноо авч байгаа. Энэ хоёрт бичигдэх үзүүлэлт юм байна. Үсгээр яваад орсон зарим нөгөө талаас чам байна. Тоос дамжуулалт отгон жаргал. За тоглолтыг бол маш шийдвэртэй эхлүүлсэндээ отгон жаргал дундаа шидэд алдсан. Норвол Пэл 2 дахь боломжийг үүсгэсэн. Яаж ч анхан тоглогчдын донд байлаа. За хөөргөд явуулсан Гайрдны тоглолтод оноо авалтан дээр идэвхтэй байна. Хувийн 8 дахь оноо боллоо. Гарч ирсэн голчлохын нэг бол Веслиг хамгаалах их тухгүй шийдүүлсэн. Гэхдээ нөгөө тоглогч нь Весли юм да. Тэ. Нам нэсэл дээр л бөмбөг цагирах. Ихгүй яваад орсон. Нөгөө талаас Дэвин Warn тэр доор нь бүр хариуг нь 3 оноогоор өглөө. Весли Цацлаанараас шууд дундаас шидсэн. Байерн Веслигийн шидлтүүдийг эртгэн торгож авах болж идвэл илүү одоо бөмбөгтэй тоглож таарах бах. Весли дахиад дундаас шидсэн. 2 хамгаалагч үсрээд хамгаалж чадсангүй дээ. Ороод эхлэх юм бол эсрэг хамгаалагч гэсэн том аюултай. Ойрхон авчиж болохгүй. Зайг нь өгөх юм бол ингээд шид чинь үнэхээр хэцүү болно. Байерн Весли 11 дэх оноог авлаа үзэгчтэй. Өсгөөр өөргөө маш гоё суллаад гүйсэндээ дамжуул таслах төгсөн өөрөө авлаа. Норвол Пэл дундаас хөргөө шидсэн. Шидэлт амжилттай болсон. 11 онооны тэргүүл хаач өгöd гаргаж байна. Инх хамгаалан аваад шуу шидсэн. Инх хамгаалангийн 3 онооны шидэлт. За дахиад Весли 2 хамгаалагч байна да. Весли дундаа шидсэн. Алдахгүй нэ Байерн Веслиг энэ үедэр аваад байна. Warn задалсан инх хамгаалан аваад шуу шидсэн. Инх хамгаалангийн 2 дараас нь 3 уцаагаад өсгөөр татгуулсан. Завчин дээр нэг тоглогч цуул байсан. Гол татгуулсан. Норвол Пэл нэг Ward-ыг илүүрлээ. Их харж байна. Warn Ward сувсул байна да. Яваад орсон самарцсан довтлогоо амжилттай. Ширчлээ хүүхөө барьсан ш барай өөрөө. Дамжуултыг нэгэ тасалсан Батуяг хурдан довтлогоор 2 оноо авлаа. За энэ тоглолтын 4 дахь оноог авсан. Батуягийн бас бөмбөг тасалсан шалтгаан өөрөө хурдтай залттай учраас 3 номертэй тоглоход ямар ч асуудалгүй байгаа. Отгон жаргал алдаатай довтлогоо орууллаа. Гэхдээ сугар очир зөрөө таархан дамжуултыг өгсөн Байерн Весли шидэлтэй алдсан Норвол Пэл 2 дахь боломжоор хөөргөд явуулчлаа. Warden Slane-ыг аваад зүүн талдаа яваад орсон доо Warren дотлогоо орууллаа.
тэргүүлж байгаа Эрдэнэ цогтын дамжуултыг отгон жаргал тасалсан нэгэн эсрэг гуруулаа гарч ирсэн Байерн Весли өөрөө төгсгснөр энэ хагасын нээлтийн оноо болж байна. Довтлогын цаг 10-аас доош орсон доо. За шатаж өгсөн Ник Ворд довтлогын амжилттай. За Пелиг ингээд аваад үлдчих юм бол те. Зөрөө доорсон Ворны төгсгөл Норвеж Пел хүлээж байгаа таалаа. Зөрөөд хурдан довтлогоо 2 эсрэг 1 Байерн Вестер рүү чигсэн дамжуулалт эзэнгүү болсон ш түүнийг нь өссөхгүй руу дундаас нь аваад унаага авлаа нэмэлтийг шилдэг гүйцэтгэхэр болжээ. Бус тайлбараа хомжроод Батмандах руу гаргасан да шилтэн дээр хаалт амжилттай болсон. Гэтэ бөмбөг шонхруудын мэдлэлд байсан хэвээр Норвеж Пел эргээд хөөргөд явуулсан довтлоо. За голд Ник Ворд Пелийн эсрэг довтлогын амжилттай. Дэндүү сайн үзүүлэлт. За онооны 25 орчим үеийг л авцсан байна да. Байерн Весли хөдөлгөөнд дундаасаа ямар гоё хөдөлгөөнүүд вэ? Эрдэнэ цогт хүнд байдалд орцсон доо довтолж амжсангүй. Зэсрүүд хурдан довтлоонд Батуйг ганцаараа гараад ирсэн байна. Довтлогын амжилттай. BC Nice багаас 18 онооны зөрүүтэй тоглолт Дэвин Уорн өөртөө олдсон багхан зэн дээрээс явуулсан 3 оноо шидэлт амжилттай. Норвеж Пел өөрөө дундаа шидэж байгаа юм байна. Пелийн шидэлт амжилттай болсон. За өнөөдөр довтлооны гүйцэтгэл. За Вордын слоныг аваад залдсан инх хамглан аваад шууд шидсэн инх хамглан энэ тоглолтод дөрөвдүгээр удаага болон шидэлтийг орууллаа. За 3 эсрэг тавуулаа довтлогоо зохион байгуулсан доор Норвеж Пел төгсөн Пелийн төгсгөл амжилттай болсон энэ тоглолтод 9-өөс 8 гэж довтлж байна. Эргээд шонхруудын хурдан довтлогоо Байерн Весли солгой төгсгөл амжилттай болсон дахиад 18 онооны тэргүүлэл. За Батмандах баруун дээр нслаарсан ямар гоо дамжуултыг гаргацсан байна. Норвеж Пел. Батуйг. За заславаад баруун даадсан дундын зай шидэлтэн амжилттай болсон. Онооны зөрүү бүр 22 төрлөө. Эрдэнэ цогт доор гоё дамжуултыг өгсөн Сувар очир 2 оноо авлаа. За энэ тоглолтын 6 дахь оноо. Ник Ворд дамжуулт Дэвин Уорн дээр ирсэн. Уорн Засрбагийн хамгаалтыг буцаасан өмнө амж дайрч ороод 2 оноогоо авлаа. Уорн хамгаалтыг хийж байгаа. Ямар том зайгууд оруулчваа. Батуйгтэй тоглоогоо алдсан Норвеж Пел. Нөгөө 2 дахь боломжоор авч байгаа нөө. Бүрэн эзэмшиж чадсангүй. Эрдэнэ цогт 45 дээрээс сул явуулсан шидэлтэй алдсан Ворд Берлин давуутай байсан. Ай за энэ техник ялтаа. Өсгөрийн эсрэг нэг зангаад орсон солгой төгсгөл маш гоё довтлогоо байлаа. Өрхтэй байна. За Ворн гүгийн цохоо тасалдсан шүү. Дөрүүлээ уршаа гарч ирсэн байгаа. Ворн өөрөө төгсөхийг илүүд үзсэн довтлогоо амжилттай. Ирсэндээ бөмбөгөө нуусан 2 хамгаалагчийн голоос дамжуултыг гаргахгүй гэсэн тэрийг нь Дэвин Уорн садгаж аваад дургшаа хурдан довтлогоор оноо авлаа. Батуйг өөрөө гарч ирээд бөмбөгийг авсан. 2 хамгаалагчийн голоор доор өсгөөр шууд нэгээр хаяад өгсөн. Залуу дамжтын үнэхээр ихтгэлтэй гоё. Маш сайн болсон. Доор дамжуулт Эрдэнэ цогт ирж байгаа юм байна. Эргээ Сувраач руу гоё дамжуултыг өглөө Эрдэнэ цогт. Орсон 2 хамгаалагчтай тулаад гаргасан цогтын отгон жаргал 3 оноо шидэлт угаасан ч өнөө хөл өсөх 2. За 2 дахь боломжийг бол өнөөдөр Эстоныг авдаг болж байна. Буцаад гаргасандаа Батуйг хөдөлгөөн дээр зөрөөд Бок нэг хөдөлгөөнөөр аргацсан цагирган дээрээс хүчтэй явчлаа. Авчраад байна. Батуйг өөрөө шитгийг илүүд үзсэн. Азаягийн Батуйг 3 онооны шидэлтэд оруулснаар хаан шонхрууд баг 90 оноо төрж байна. 6 минут 10. Дэвин Уорн 2 тоглолтын голд орцсон. Юма Шибаши аваа шууд шийдсэн. За энэ тоглолтод гүйцэтгэсэн эхний 3 онооны шидэлтэд орууллаа. За эргээд хамгаалагчаа аргацсан зөрөөд Ворны дээрээс явах гэж үзсэн. Довтлох амжилтгүй болсон. Весли 2 дахь боломжоор оноогоо ахиуллаа. Дундын зай шидэлт амжилтгүй өсгөр самраасаа хурдан довтлогоо эхлүүлсэн. Батуйг хурдан байна да төгсгөлж гисэн үнэхээр үзүүштэй байлаа. Ямар гоё төгсгөл. За чи утаг бөмбөгдөл байд үлдээсэн инх хамглан дамжуултыг Ганбаатар үлдээсэн 2 хамгаалагчийн голоос за Ганбаатар бол ийм өчлөөс. Энэ яа хамгаалсан өндөр хамгаалтыг хийж байгаа. Весли зүүндээ яваад орсон. За давтлагыг тооцсон. Нэмэлтийн шилдэг гүйцэтгэн. За тожилд орж эсрэг. Мөргөнд давтлаг ажиллаа явсандаа довтлогоогоо алдсан. Гэхдээ 2 дахь боломжоор оноог ихүүллээ. Шийдвэрчтэй өгөө шийдүүлж байгаа юм байна. Чин утаг харамсалтай холын зай шидэлтэй алдсан. Ганбаатар 2 дахь боломжоор довтлогоогоо алдсан. Ник Ворд. За тожилд орж эсрэг довтлогын амжилттай. Чин утаг руу гаргасан. Чин утаг сувсул холын зай шидэлтэй алдсан. За Ворд 2 дахь боломжийг үүсгээд утгатай байгаас оноогоо авлаа. Чиглэсэн дамжуултыг ахаа тасалсан зөрөөд Ник Ворд
За дамжуулахгүй өөрөө явахыг үлдсэн. Жолоо 18 настай байна уу та. Социалуухан амжилт шүү. Гардны холын зай шидэлцээгэр тунлаа. За дамжуулчин утгаар ирсэн холын зай шидэлт амжилттай. Энэхүү үзэгчтэй тоглолт өндөрлөлөө. BCH Knights Хаан Falcons гэсэн хоёр багийн цувралын 3 дахь тоглолтын ялагчаар Хаан Falcons толдорсноор цувралыг 2-1 харьцаатай болгож ирсэн.